За өнгөрсөн нэгдүгээр өдрөөс арчилсан нам бас улс төрийн сөрөг хүчний хувьд, цөөнхийн хувьд эрх баригчдад болж байгаа зүйл, болохгүй байгаа зүйл дээр нь шаардлага тавих ёстой үүрэг бүхий улс төрийн хүчний хувьд бүлгийн шийдвэр гарч засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Энэ үйл явцтай холбоотой бас мэдээллийг та бүхэнд өгье. Энэ бол ардын хүүхдийн амнаас яагаад энэ авилгач засгийн газар авилгач тогтолцоонд ийм хямдхан өндөглөж явах ёстой юм бэ гэдэг асуудал энэний цаана байгаа гэж үзэж байгаа. Ерөнхий сайд хариулт ирүүлээгүй, хариуцлага тооцохгүй гэсэн байр суурь илэрхийлж гэнэ гэж ойлгосон учраас ерөнхий сайд өөрөө бас улс төрийн хариуцлага хүлээх ёстой гэдэг ийм байр суурийг илэрхийлсэн гэдгийг энэ дээр тодтогоод бас бид нар зөвхөн энэ асуудлаасаа гадна тодтогож олон зүйлүүдийг энд ярих ёстой. Би нэмэлт 2 үндслийг бас та бүхэнд хэлье. Нэмэлт 2 үндслийг. Хоёрдугаарт нь ардын намынхан өөрснөө өдөр тутам гарч иж бие биенээ уудалж ясан нөгөө асар олон том термомын их найдын үнийн дүнтэй авилгалын асуудлууд хайцсан бэ. Алуун тушаалын 8-ыг хийгээд авилгалын асуудлаа тохироод зогсож байгаа байдал нь энэ үү? Нөгөө 110 сая долларын эзэнтэй биетэй хулгай хайцсан бэ. Бортегийн хулгай гэж нүүрсний орд гэж асар том үнийн дүн бүхий хулгай ярьжсэн энэ хулгай хайцсан бэ. 20-30 сая доллараар нь мөнгөн баримт төхөй шилжүүлгийн хулгаан дүн ярьжсэн тэр дүнгууд хайцсан бэ. Хулгаатайгаа эвлэрээд ардын нам дуусгах гэж гинүү. Монгол улсын ерөнхий сайд ард түмний өмнө улсын их хурлын өмнө хуулийн хэрэгжилт гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг Монгол улсын ерөнхий сайд хариуцдаг. Авилгалтаа тэмцэх газрын даргын томилгооноос эхлээд олон зүйлээр ерөнхий сайдын чиг үүрэг байдаг. Учир нь ерөнхий сайд авилгалтаа тэмцэх хоосон амлалт нь одоо сүржийн амлалт болоод дуусч байна уу гэдэг үндслэл ерөнхий сайдад хариуцлага тооцох үндслийн бас гол үндслийн нэгэ гэдгийг бас тодтогч бас хэлье. Бүлгийн шийдвэр гараад 100% шийдвэрээр асуудал явж байгаа. Арц намын бүлгийн гишүүд 42 гишүүн 42 өөрлөө гараа үсгээ зурнаа. Одоогоор ер нь хэдэн гишүүн зурсан байгаа. Энэ одоо шийдвэр гаргая. Тэгээд дээр нь одоо таныг 7 саяын суудл гэсэн гэдэг юм хэлээд сошиал яваад байна. Тэр одоо таныг бас нүүрсний хэдтэй нийлж одоо энэ улс төрийн акц хийдэг гэж ярьсан. Та бас 50 сая бас нүүрсний эсрэг хийдэг гэх шиг боллоо. Арга ятсан хөвгд аавынхаа толгойг маажинчдгүүл юу ч үлээ нүг байдаг шиг одоо засгийн газарт хариуцлага тооцох асуудал ярихлаар байн л босч ирдэг. Хамтарсан засгийн газарт арчилсан нам орно гэсэн юм. Гэхдээ энэ авилгачдын живж байгаа энэ авилгачдын хөлөг онгоцсон зууж хамтдаа живье гэж бодох бүр нэгч манай арчилсан намын шатны нэгч гишүүн байхгүй гэдэгт би бол эргэлзэхгүй байна. Юу засгийн газарт орж сайдын суудал сандал өчнөө энэ хамтарсан засгийн газар анханасаа байгуулагдахаас эхлээд маш тууштайгаар би хамтарсан засгийн газрын эсрэг байсан. Олон холсон засгийн газар хариуцлагаа өөрч засаглах ёстой, хариуцлага өрөх ёстой гэдэг ийм л байр суурьтай байсан. Ёстой нөгөө аргаа барахтаа өөр хэлэхүүг олдохгүй ингэж явах шиг байна. Хоёр дахь нь тэр юу гэлээ нүүрсний тэр бид нар бол ард түмнээс өгсөн улсын хурлын төрийн сонгуулийн сонголтын дагуу цөөнхийн үүргээ, сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байгаа. Энийг одоо элдв янзаар тайлбарлах, оролдох хөрхий бас одоо өөр юм олдохгүй болохоор захаасаа эхлээд ярьж байгаа шиг байна. Бид нар авилгач ардын намтай хариуцлага тооцох ёстой гэдэг асуудлыг байнга ярьдаг. Цаашд ч ярина. Тэрийг хэн нэгэн хүний ашиг сонирхол мэдээж нийцэхгүй байж таарна. Цаашд ч ярина. Цаашид үлгэрээ эднэр зохиосоор л байх болно. Ор үндэсгүй яриа. Ямар шаардлага вэ? Тэр цаасын өрөөнд тавьчихсан байна. Сая та нар шаардлагатай бол аваараа 5 дугаар сарын 25-ны өдөр албан бичих байна лээ. 5 дугаар сарын 25-ны өдөр бүлгийн 24-нд бүлгийн хурал болсон байсан нь. Бүлгийн хурлын маргааш нь баланклаад явуулсан баримт бичиг нь очсон байна гэсэн.